За ABC гэсэн гурвалжны AB тал нь 6 тотонцоо, BC нь 7, AC нь 11 тотонцоо гэдэг бол B2-оос татсан өндрийн уртыг олно. Тэгээд дараад нь талбайг олно. За BD гэдэг бол өндөр, энэ дэр ингээд 100 гэсэн үг. AD-гийн уртыг X, BD-гийн уртыг Y гэж тэмдэглэе. Хэрвээ AD-гийн урт нь X байх юм бол мэдээж хэрэг DC-гийн урт нь 11-ээс нь X байж таарна. За тэгээд ABD гэсэн энэ гурвалжин дээр эхлээд Pythagoras-ын теорем бичье. Өөрөөр хэлэх юм бол X-ийн квадрат дээр Y-ийн квадратыг нэмэх юм бол 6-гийн квадрат гарч ирнэ. За нөгөө талд нь бас тэгшүүнс гурвалж үүссэн байгаа. За энэ тэгшүүнс гурвалжин дээр Pythagoras-ын теорем бичих юм бол 11-ээс хасах нь X-ийн квадрат, за нэг катны нь нөгөө катны Y-ийн квадрат. За энэ бол 7-гийн квадраттай тэнцэнэ. За энийг цааш нь задлая. Өөрөөр хэлэх юм бол нэг квадратаар задлах юм бол 11-ийн квадратаас хасах нь 22x нэмэх нь x-ийн квадрат нэмэх нь y-ийн квадрат тэнцүү 7-гийн квадрат болно. За бид нэр x-ийн квадрат дээр y-ийн квадратыг нэмэхээр 6-гийн квадрат буюу 36 гарна гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр тэр 36 гэдэг тоогоо энд орлуул авчиж болно. X-ийн квадрат дээр нэмэх нь y-ийн квадрат бол 36 тотонцоо учраас. За тэгээ бичих юм бол юу болох вэ гэхээр 11-ийн квадрат гэдэг бол 121 хасах нь 22x нэмэх нь 36 тэнцүү 49 болно. За эндээс үл мэдэгдэхтэй юм а. Тэнцүү нэмрийн энд гаргаад энийг урагш нь оруулах юм бол 121 дээр нэмэх нь 36 хасах нь 49 тэнцүү 22x болно. За эдгээрийг эмэгдэх юм бол 22x тэнцүү 108 гэж гарч ирнэ. За эндээс x гэдэг бол 108-ыг хуваах нь 22 буюу хураагдахаараа 11-ний 54 болох нь. За бид нар x-ийн уртыг олчлоо. Одоо энэ олсон x-ээ энд авчираад орлуулчих юм бол y-ийг олох боломжтой болно. За 54-ийн хуваах нь 11-ийн квадрат нэмэх нь y-ийн квадрат тэнцүү 36. За нэгэ 6-гийн квадратаар нь биччихвэл тооцоол ихэд илүү хялбархан байх болно. За ингээд 6-гийн квадратаас хасах нь энийг нөгөөдөж нь оруулж хасаад 54-ийн квадратыг хуваах нь 11-ийн квадрат болно. За ерөнхийдөө өгөх юм бол 11-ийн квадратыг үржих нь 6-гийн квадрат хасах нь 54-ийн квадратыг хуваах нь 11-ийн квадрат. За хүртүр дээр нь квадратуудын ялгуур тэмээ өччих юм бол 11-ийг үржих нь 6-аас хасах нь 54. 11-ийг үржих нь 6 дээр нэмэх нь 54 гэсэн. Ийм хоёрны үрж оруулна. За доотлолт бол ийм байна. За эхнийх нь 66-аас 54-ийг хасахаар 12 гэж олдно. За дараачих нь 66 дээр 54 нэмэхээр 120 гэж олдно. Тэгээ хуваах нь 11-ийн квадрат. 120 гэдэг ингэж бичиж байгаа шүү. За эндээс y гэдэг бол язгуур гаргахаар энд нь 12-ийн квадрат учраас язгуураас 12 гараад ирнэ. За язгуур дор 10. За доотлолт 11-ийн квадрат учраас 11 гараад ирнэ. За энэ бол бидний олох гэдэг BD байна. За BD-гээ олцсон бол талбайгаа олох бол маш амархан. AC буюу 11-ийг суурай өндрөөр нь үржүүлнэ. Өндөр маань ингэж олцсон. Тэгээд 2 дугаар. Суурай өндрөөр нь үржүүлээд 2 дугаар. За 11-үүд нь хураагдаад энэ бол цаашдаа 6 язгуур дор 10 гэж гарах нь.